Нэгдсэн үндэсний байгууллагын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, нүүбийн үйлдвэр хөгжлийн байгууллага болон Монгол Улсын засгийн газар хамтран Smart Territories төслийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн талаар ярихаас өмнө яг одоо Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг та хэрхэн дүгнж байгаа талаар асууя. Цаашид энэ салбарыг хөгжүүлэхэд ямар гол ажлууд шаардлагатай гэж харж байна? UNIDO буюу Нэгдсэн үндэсний байгууллагын үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж буй төслийн талаар дурдсанд баярлалаа. This project called Smart Herder. UNIDO Нэгдсэн үндэсний байгууллагын нэг агентлаг бөгөөд одоо хэрэгжиж буй ухаалаг малчин төслийн хөрөнгө оруулалтын түнш PMPMD буюу зах зээл ба бэлчээрийн хөгжлийн төслийн нэг хэсэг гэж хэлж болно. To work with UNIDO for some innovations in helping herders. Нэг том төслийн дизайны нэгэн хэсэг нь veterinary support and again as I mentioned a while ago. Энэхүү төслийн гол зорилго нь малчид мал маллах хүчин чадлаа нэмэгдүүлж, мал эмнэлгийн орчныг сайжруулах зэрэг чиглэлд шинэ инновац бий болгохоор UNIDO-тай хамтран ажиллаж байгаа юм. Climate adaptation technologies on tree plantations in the area that will Төрөнд дурдсанчлан дижитал технологийн чухал ажил багталтай. the livestock. Дижитал технологийн тусламжтайгаар малын гаралтай бүтээгдэхүүнийг үр дүнтэй байдлаар боловсруулж хуваарлах боломжтой. Exporting livestock to some countries such as Iran. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зорилгоор мод тарих гэх мэт. And when you do export to these countries. Индонезийн мал аж ахуй болсон сүүн бүтээгдэхүүний зах зээл өргөжин тэлэх өндөр потенциалтай. With the sector and we'll also bring that experience to our. Миний мэдэж байгаагаар тус улс малын гаралтай бүтээгдэхүүнийг Иран зэрэг бусад ойрхон орнуудын улс руу экспортлоход ихээхэн хүчин чармаалт гаргаж байгаа. That indeed is another area. Эдгээр улсууд руу экспорт хийхэд халаал сертификат хэрэгтэй байдаг. There are cooperatives here that are. Энэ чиглэлд UNIDO байгууллага салбарынхантай хамтран ажиллаж байгаа бөгөөд сайн туршлагыг санхүүжилт болон хөрөнгө оруулалт татах чиглэлд нэвтрүүлэхээр зорж байгаа. Үүнээс гадна ноос зэрэг малын дайвар бүтээгдэхүүнд экспортын зах зээлд өндөр потенциалтай. Selling to Hermes. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг Европын зах руу гаргаж буй ажлууд аль хэдийн эхэлсэн байна. Нэгээс нь энэ дурдвал Hermes бүтээгдэхүүнээ экспортлох ажил туршилтын шатандаа явж байгаа. Үүнээс харуул бүтээгдэхүүний чанар олон улсын чанар стандартад нийцэж байгааг харж болохоор байна. Гэхдээ мал маллах шатанд олон ажлууд хийгдэх шаардлагатай хэвээр байна. Step of the so-called value chain. Ингэснээр хамгийн энгийн ойлголт болох үн цэнийн гинжин гэж хэлэхээ бий болно. Тухайлбал малчин хэрхэн зөв техникээр хонио хяргаж өндөр чанарын ноос гаргаж авах вэ гэх мэт. Ингэснээр боловсруулалт анхан шатнаасаа зөв явагдаж үнд хөрөх нөхцөлийг бүрдүүлнэ. So you have a vast experience in this field. Outside of Mongolia, you have Та энэ салбарт ажилласан ариун туршлагатай. Монголоос бусад хөгжиж буй улсуудад ч ажиллаж байсан. We're talking about the export. There is a possibilities, more opportunities, but there are Монголд экспортын асар их боломж олцоо байгаа ч хийгдэх ёстой ажлууд байгааг таваас дурдсан. Mongolia in exporting their agricultural products and from your Тэгвэл таны бодлоор Монгол улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлоход ямар гол сорилтууд тулгарч байна? Бусад орнууд ямар практик арга зүйг ашиглан хөдөө аж ахуйн салбарын экспортоо бодиттой дэмжиж байгаа бол? Let me put it in proper context. Mongolia is already classified as a Илүү тодорхой тайлбарлавал Монгол улс дундаас дээш орлоготой орны тоонд ордог. World Bank of countries that are Дэлхийн банкнаас улс орнуудыг эдийн засгийн хөгжлөөр нь ангилдаг. and what that means is that as an upper middle income country. Тэгэхээр үндсэндээ дундаас дээш орлоготой орны санхүүжилт маш бүтээлч санаачлагтай байх шаардлагатай. Монголын хувьд зээлзэх зэрэглэл сайн байгаа. Good rating, but also on the other hand, there's a good credit rating as to correct that. Мөн нөгөө төгөөр хүн амын дийлэнх нь малчид байгаа нөхцөлд эдийн засгийн хэрхэн уялдаатай ажиллахтай холбоотой асууралтууд тулгарч байна. The vast majority of the population who are herders, no? And so Тэгэхээр малчид хэрхэн бизнес болоод мал аж ахуйгаа зохицуулж байгааг харах юм бол түрүүн дурдсанчлан үр бүтээмжийг дээшлүүлж чанарыг сайжруулахад ихээхэн дэмжлэг шаардлагатай байна. Гэхдээ бүтээмж болон малын тоо толгой гол асуудал тооцогдохоо болсон гэж бодож байгаа. Монголын засгийн газраас малын тоо толгойг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан үе бий.
has supported the increase. Миний санахаар одоогоор Монгол улс 60 орчим сая My толгой малтай байна. understanding, this is now about 60 million. Мэдээж олон жилийн өмнө ч тоо толгой нь их байсан. It was very high, like, Харин зудаас болж буурсан шүү дээ. because of the zoods, it went down. But even 60 орчим 60 сая толгой million мал гэдэг экспортын маш том нөөц бололцоо байгааг харуулж байна. for export. Country with about 3 million population, of course, would have 3 сая гаруй хүн амтай улсын хувьд үйлдвэрлэлээ ихээр нэмэгдүүлэх нь зайлшгүй зүйл бол биш л дээ. livestock is an important aspect of food. Мэдээж мал аж ахуй гэдэг тухайн улсын хүнсний аюулгүй байдлын чухал хэсэг хэдий ч экспортын нөөц бололцоо асар өндөр түвшинд байна. Indeed, vast supply if you Ийм дөрвөн хүрээний нийлүүлэлт хийх боломжтой. making them more Гэхдээ гол асуудал нь мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг илүү чанартай болгох явдал. there are other issues that are related to that. It's not only Үүнтэй холбоотой бусад technical асуудлууд ч бас бий. capacity of herders to better understand Тодорхой тайлбарлал малчтын чанартай тэжээл өвсийг хэрхэн бэлтгэх, тэдгэрийг ургуулах, тохиромжтой газар тариалах, өвлийн үйлрэлт хангалттай нөөцлөх зэрэг ойлголтыг сайжруулах зэрэг зөвхөн техникийн чадварт анхаарах асуудал биш юм. planting them in spaces where Одоогоор it бид grows, энэ чиглэлд малчттай making хамтран sure ажиллаж that байгаа. we're able to stock them during winter. Ингэснээр өвөл малын тэжээлийн нөөц хангалттай хэмжээнд байх ач холбогдолтой юм. So that winter time they have enough. Тэгэхээр үүнээс гадна зах зээлийн чанарын шаардлагыг сайн ойлгох нь чухал. But more than that is Тиймээс би өмнө нь хэлсэнчлэн understanding хувийн of хөвшилтэй хамтран ажиллах нь маш чухал. So that's why, as I've said a while ago, Учир нь тэд стандартыг сайн мэддэг. with the private sector because they know the standards, and to the extent that these Эдгээр standards стандартыг are малчтын түвшинд ойлгомжтой болгох хэмжээнд ажиллах нь бидний хийх that's what зүйл. we will do, so that when they process the very basic steps Ингэснээр малчт their, мал аж ахуйн livestock, анхан шатны түвшний then боловсруулалтаас л complies with the чанарын шаардлагыг there хангаж is чадна. another sector that offers potential for the country. Although I understand that for most part Мөн the сүүн dairy бүтээгдэхүүний sector салбар Монгол is улсын томоохон боломжтой still салбарын нэг юм. dependent on some Одоогоор imports. Монголын сүүний салбар хуурай сүүн бүтээгдэхүүнийг шингэн сүү болгон боловсруулдаг импортын зах зээлээс тодорхой түвшинд хамааралтай хэвээр байгааг ойлгож байна. There is Гэхдээ нөгөө талаас potential малчтын for түвшинд increasing сүүний үйлдвэрлэлийг production нэмэгдүүлэх боломж бий. at the herder level, not only in Энэ нь зөвхөн terms of дотоодын food хэрэгцээ volume, хангахаас гадна but экспортлох the боломжтой possibility салбар to болж export хөгжих more бүрэн than боломжтой. producing milk would be Тиймээс зөвхөн сүүг үйлдвэрлэхээс гадна сүүг төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн, жишээлбэл бяцлаг, тараг болгон боловсруулах нь чухал. yogurt that you can export. Эдгээр бүтээгдэхүүнийг хөрш орнуудад экспортлох боломж өндөртэй. I would say there are a lot of Иймд potential энэ for салбарт certain олон боломж companies, байгаа хэдий ч малчтын төвшөнд шийдвэрлэх шаардлагатай at the сорилтууд ч herder байна. level, but in fact, Үүн дээр нэмж I хэлэхэд may санхүүжилтийн хүртээмжтэй add байдлыг нэмэгдүүлэх чиглэлд бид one area хэд хэдэн where туршилтын хөтөлбөр we хэрэгжүүлэхэд tried some анхаарна. models, which means working with the Ministry of Finance to have a financing facility through the banks so that the banks can lend to the Сангийн яамтай хамтран банкудаар дамжуулан санхүүжилтийн боломж бүрдүүлэх замаар малчид болон хоршоодод зээл олгох нөхцөлийг сайжруулах ажил юм. Бидэнд тодорхой туршлага туршилтын төсөд байгаа ч цаашдаа үүнийгээ хөгжүүлээд малчдад илүү тохирсон санхүүжилтийн хэрэгсэл болгохоор зорж байна. Ялангуяа зээлийн хүүгийн түвшний хувьд сайжруулах шаардлагатай. Учир нь Монголд малчид болон хоршоодын хувьд зээлийн хүү харьцангуй өндөр түвшинд байгаа нь гол сорилт хэвээр байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд байдгийг бид мэднэ. Мэдээж энэ нь малчид хоршоодын санхүүжилтийн зардлыг бууруулж чадсан сайн эхлэл. For the financial sector, not only with commercial banks but also with cooperatives. Гэхдээ цаашдаа аржааны банкар зогсохгүй хоршоод ч гэсэн санхүүгийн салбарт илүү дөрвтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр малчид өөрсдөө үйлдвэрлэсэн хоршоодороо тимчих зардал гаргахгүй санхүүжилтийг олж авах боломжтой болно. So you've made some great points. Could you answer this question very shortly? So Энэ талаар товчхон хариулж өгөхгүй юу? Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн хөгжилд үнэлгээ өгвөл 1-10-ийн хооронд хэд гэж дүгнэх вэ? And how could you further support Цаашид ухаалаг малчид гих төсөл хөтөлбөрөөр дамжуулан хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хэрхэн дэмжих боломжтой вэ? That question is difficult to answer because rating a country in terms of potentials, it has to be in the context of. Улс орныг чадвараар нь үнэлж дүгнэхдээ тогтолцоо нь хэр сайн байгаатай уялдуулах ёстой учраас шууд хариулахад жаахан хүндрэлтэй юм. Less being misunderstood.
I wouldn't want to use a Мөн буруу ойлголт төрүүлэхгүй тулд тоо баримт дурдмааргүй байна. if Гэхдээ одоогийн Монгол улсын байгаль түвшнийг харахад цаашид өсөж хөгжих боломж потенциал байгаа гэж хэлмээр байна. the potentials are there and the potentials can be much more work on so that opportunity Эдгээр чадвараа хөгжүүлснээр экспортын боломжуудыг хүн амын сайн сайхан байдлын төлөө ашиглаж болно. Эсвэл зах зээлд нэвтрэхэд техникийн дэмжлэг, санхүүжилт шаардлагатай байгаа зарим малчид тариаланчдад үнэхээр давуу талтайгаар ашиглах боломжийг нэмэгдүүлж болно. areas that still are also wanting for technical support, access to finance and access to market. So Миний хувьд Монгол улсад эдгээрийг хийхэд шаардлагатай үндсэн институт тогтолцоо нь байна гэж харж байна. Дэлхий болон Аз номхон далайн бүс нутгийн аль ч улс оронд эдийн засгийн сорилтууд тулгардаг. there are challenges in the economy, but that if responded by government in a more strategic manner. Харин төрөөс зөв бодлогоор макро эдийн засгийн түвшинд өөрөөр хэлбэл ард иргэдийн амьдралд нөлөөлөх үз түвшинд малчид газар тариаланчдад дэмжлэг болох үз түвшинд хариуцлагатай санхүүжилт, зах зээлд нэвтрэх арга хэрэгслээр дэмжих бодлогоор арга хэмжээ авч чадвал Монгол улс дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж экспортод гарах боломж чадвах нэмэгдэх болов уу гэж бодож байна. I think Mongolia would have much opportunity and capacity to go beyond local production but go for export. I mean, if you have China, Russia, as you Монголчуудын үйлдвэрлэж чадах мал аж ахуй, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой хүн ам ихтэй Хятад, Орос улсууд Монголын ойрын зах зээл байгаа нь давуу тал юм. So would you say тэгэхээр таны хувьд төрөөс бодлогын дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байна уу? yeah, there needs to be and really as I've said, access to finance Тийм is ээ. critical. Түрүүн хэлсэнчлэн санхүүгийн хүртээмж маш чухал. Мөн зах зээлд нэвтрэх боломж чухал. Having some incentives in terms of supporting Төрөөс малчтын нутагшуулалтыг дэмжих чиглэлээр тодорхой хэмжээний санаачлах хэрэгжүүлж байгааг бид the мэднэ. Gobi market, the Тухайлбал малчтын говийн зах болон шинэ хууль зэрэгэд урдаж болно. Хуулийн тодорхой дугаар нэрийг сайн санахгүй байна. I forgot the specific number or name of the law, but the law says Гэхдээ энэхүү хууль нь түүхийн идэ үйлдвэрлэдэг хоршоодоос шууд худалдан авалт хийсэн тохиолдолд говь компанид 10% урамшуул олно гэж заасан байгаа. directly from cooperatives that are producing the basic raw material Тэгэхээр энэ нь засгийн газрын хувьд сайн эхлэл гэж бодож байна. for the government.